Арчилсан Монгол улсын иргэдээ, арчилсан намын гишүүд дэмжигчдээ та бүхэндээ арчилсан нам байгуулагдсны 26 жилийн ой мэнд дэвшүүлье. Одоогоос 26 жилийн тэртээ бид арчлалын төлөөх үзэл санааг дэмжиж арчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Монголын ард түмэн арчлалыг дэмжсэн сонголтыг хийж 1990 оны 4-р сарын 7-нд бид арчилсан намын анхны хурлыг хийсэн билээ. Үүнээс хойш 26 жилийн төв бүхэлдээ Монгол улсад эрх зүйт арчилсан төр нийгмийн тогтолцоог байгуулах тэмцлийн жилүүд байлаа. Үр дүнд нь бид арчилсан төрийн тогтолцоо, хүний эрх чөлөөг дээдлсэн нийгмийг байгуулж чадсан. Одоо энэ бүх ололтыг бэхжүүлэх тэмцлийн он жилүүд үргэлжилсээр байна. Хариуцлагатай, шударга, энэрэнгүй иргэний нийгмийг байгуулахын төлөөх үзэл санаанаас ухраагүй. Арчилсан нам иргэдээ эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх хэрэгтэй болгосон. Өнөөдөр арчилсан нам түүхэн ойгоо тэмдэглэж байна. Бид амжилтаараа бахархаж, бас алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж байна. Арчилсан нам 2012 оны улсын их хурлын сонгуулиар ард түмний дэмжлэгийг авч, улсын их хурлд олуулаа. Нийслэлд үнэмлэхүү, орон нутагт 12 аймаг, 184 сумд ялалт байгуулсан ард түмэн арчилсан намд итгэж байгаа. Ард түмэн арчлалыг дэмжиж байгааг харуулсан итгэл юм а. Арчилсан нам ард түмнийхөө итгэлийг дааж, дэлхийн эдийн засаг хямарсан энэ жилүүдэд эх орондоо бүтээн байгуулалтыг хийж, хөгжил дэвшлийн шин суурийг тавьж чадсан билээ. Арчилсан нам үргэлж шинийг санаачлагч, анхдагч байсан. Арчилсан нам шийдвэр гаргах төвшөнд олуулаа болж, төрийн эрх барих болсноор орон сууцны 8% зээлийг санаачлан 78 мянган айлыг хамруулсан бол одоо ипотекийн 5% зээлийн 1-р шатыг эхлүүлж 18 мянган өрх хамрагдаад байна. Үүнийг бүтээн байгуулалт талаас нь харуул 2013-аас 15 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ажилтанд орж 5.2 их найт төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгджээ. Энэ бүтээн байгуулалтыг дагаад барилгын салбарт ажиллагчдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн сайхан мэдээ байна. Өнгөрсөн 4 жилд экспортыг дэмжих, импортыг орлох, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд 1 их 80 орчим төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгосон нь үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадсан. Мөн эрчим хүчний салбар сүүлийн 30 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Монгол улс сүүлийн 20 гаруй жилийнхаа түүхэнд анх удаа өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болжээ. Энэ хугацаанд 6 аймгийг Улаанбаатар хоттой олвсон 2656 км автсан байрсан, 1921-ээс 2012 онд байрсан автсамтай тэнцэж байна. Үүний зэрэгцээ нийслэлийн автсам гудамж төслийн хүрээнд 116 км зам, 20 уул зүрийг шинээр барьсан чамлахааргүй ажил болжээ. Хууль тогтоох төвшөнд хамтын тэтгэврийн хууль, ажилсан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай зэрэгээр иргэдтэй хандсан шийдвэрүүдийг гаргаж байна. Мөн малчны зээлийн хөв 29.5% байсныг 10 болгож бууруулсан. Нийслэл орон нутгийн шатхууны үнийг нэг төвшөнд авээтсэн цаг үеэ олсон шийдвэр боллоо. Цаашид бидэнд хийж бүтээхээр төлөвлөсөн ажил их бий. Улс оронд өрнөж буй бүтээн байгуулалт тасралтгүй үзүүлэх ёстой бөгөөд цаг хугацаа ихээр шаардлагадах нь дамжиггүй. Монгол улсын тусгаар тогтнол, ирээдүйн хөгжил, арчлалын үндэс зүйлсийн төлөө арчилсан нам түүчээ болон урагшлах болно. Энэ замд бид хамтдаа байсан, цаашдаж хамтдаа байх болно. Арчилсан Монгол улсыг байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн арчилсан намын ахмад зүтгэлтэн, арчилсан үндэс зүйлсийг тээж яваа нийт ард түмэндээ болон намынхаа гишүүд дэмжигчдэд энэхүү түүхэн өдрийн мэндийг дахин дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн улс бүхэн дэлгэрэх болтугай.